Сайн байцгаана уу? За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө бичлэгээр та нартайгаа 10 минутын өгзөний дасгалыг хийхээр бэлдээд байна. За дасгал маань дундаа ямар нэгэн завсарлагаагүйгээр явж байгаа. Дасгал тус бүрийн хооронд амралтгүй гэсэн үг. За тэгээд дасгалдаа орцгой амжилт хүсье. За эхний дасгал маань нуруунд дээрээ гарч хөвтөөд хоёр уулыг мөрний зайтай аваад уулыг газар суулгаж өгч тавина. За хоёр уулыг өгзөгнөөс хитрхи хол биш бас хитрхи ойрхон биш. За тавьж өгөө. За энэ чанаас хоёр гарын алгыг доошоо харуулад биений хажууд унжуулад тавина. За эхний дасгал маань өгзийг дээшээ хагас өргөөд, бүтэн өргөөд, хагас өргөөд, бүтэн өргөөд бүтэн буулгах хэрэгтэй. За ингээд эхэлцгээе. 1 2 3 4 1 2 хагас бүтэн хагас бүтэн хагас бүтэн. За энэ бүх дасгалыг хийхдээ төвлөрөх гол зүйл маань өгзөний хоёр талын булчин байгаа. Дээшээ өргөж өгөх тоолондоо өгзгийг чангалж өгнө гэсэн үг. За мөн дасгалууд дунд маань энэхүү дасгалууд маань мөн гуйны булчин, мөн гуйны дотор талын булчин мөн зэрэг ажиллаж өгч байгаа шүү. Зөвхөн өгзөг бол бас биш. 1 2 1 2. За амьсгалаа жиг давж гаргаад өгзийг дэшээ төрөх болгондоо өгзөний булчин сайн чангалж өгнө. Амьсгалыг жиг давж гараад 5 4 3 2 1. Дараагийн дасгал маань. За мөн адилхан. Гэхдээ энэ удаад өгзгийг дундаа хагас зогсолтгүйгээр шууд дээшээ өргөж буулгана. 1 1 1 1 1. За тогтсон хэмнэлээр дээшээ өргөж буулгаарай. За буулгахдаа нурууг бүтэн газар тавьж өгнө. Нурууны бүх үеийг газар хүрж байгааг мэдрээрэй. За тэгээд дээшээ өргөхдөө өгзийг сайн чангалж өгнө. За амьсгалаад. За одоо шууд өгзөн дээр мэдрэгдэж эхэлж явах хэрэгтэй шүү. Надад бол ашигын мэдрэгдээд эхэллээ. За хоёр уулыг хитрхи өгзөнөөс бас хол бити тавиараа тэгвэл илүү хэцүү. Жоох ойрхон тавиад 10 секунд. Амьсгалаас хэмжиж 5 секунд. За дараагийн дасгал маань өгзөө дэшээ өргөөд баруун уулыг өргөөд зүүн үүлний дээгүүр давуулаад тавилаа. За энэ чанаас зөвхөн зүүн үүлний тусламжтайгаар өгзгийг өргөж буулгана. Баруун үүлийг зүүн үүлэн дээр давуулаад тавьсан. За гойны дотор талын булчин мөн өгзөний хажуу талын булчин ажиллаж байгаа нь мэдрэгдэх ёстой шүү. За 30 секунд. За амьсгалж өгөөрэй. Арван секунд. Секунд. 5 секунд. За үргэлжлүүлээд шууд нөгөө өлөө солилдлоо. Баруун өлийг газар тавиад зүүн өлийг давууллаа. За шууд өргөөд эхэлнэ. За миний түрүүний хийсэнчлэн энэхүү 10 минутын дасгал маань харамсалтай нь дундаа ямар нэгэн амралтгүй явж байгаа шүү. За амьсгалаа жиг давж гаргаарай. За нуруунд дээр ачаал ирэхгүй шүү. Зөвхөн өгзөг мөн гуйны дотор тал ачаал ирэх хэрэгтэй. Өгзгийг сайн дэш өргөхдөө чангалж өгнө. За 15 секунд. За 2 1 дуусгая. За дараагийн дасгал маань
Хоёр гар дээрээ гараад дөрүүлж зогсоод за энэ чинээс өвдгийг гиз рүү татаад буцаад хоошоо түлхлээ. Гиз рүү татаад хоошоо түлхлээ. За энийг 30 секунд хийгээд тэрний дараа хөлийг барьж өгөөд дээшээ таацлуу баунсалж жижиг хөдөлгөөнүүд түлхэж өгнө. За эхэлцгээе. Эхний хөлийг явлаа. Хоошоо гиз рүү татаад хоошоо. Гиз рүү татаад хоошоо. Гиз рүү татаад хоошоо. Амсалж өгөөрэй. За гиз рүү сайн өвдгийг сайн толгойч татаарай. За дараагийн дасгал маань хөлийг дээрээ барьлаа. 1 2 1 2. Дээшээ чиглэлтэй дээшээ юм түлхэж байгаа юм шиг. Хөлийнхөө урлан дээр юм тавьчаад дээшээ тааз руу түлхэж байгаа юм шиг. За шууд өвзөн дээр мэдрэх ёстой шүү. 1 маш жижиг хөдөлгөөн. За 5 секунд. Энэний дараа хөлийг солиод нөгөө хөл дээрээ хийлээ. За та бүхэн шууд хийж болно. Би хөлөө харуулахын тулд хийлээ. За нөгөө хөлөө солилоо. Гиз рүү. Амсгалж өгдөө. За хөлийг дээрээ барьлаа. Дээшээ түлхлээ. 1 2 1 2 1 2 1 2 1 2 1. Амсгалж өгөөрэй. За хамгийн гол нь дасгал хийж байхдаа хөдөлгөөнөө идэвхтэй дээрээс нь булчингууд дээрээ ажиллах булчингууд дээрээ сайн төвлөрч өгнө. За дараагийн дасгал маань хөлөө солилоо. За та нар над шиг ингэж ирэх шаардлага байхгүй. Би та нарт хөлөө харуулахын тулд ирж байгаа шүү. За энэ чанаас мөн түрүүний шиг хоошо түлхээд гиз рүү татлаа. Уучлаарай хоошо түлхлээ. Хажуудаа онгооллоо. Хоошо түлхлээ. Хажуудаа онгооллоо. Хоошо түлхээд хажуудаа өвдгийг нээж өгнө. Цаг. Хоошоогоо хажуудаа. Хоошоогоо хажуудаа. Хоошоогоо хажуудаа. Хоошоо хажуудаа. За дараагийн 30 секундыг шууд хажуудаа онгоолгоно. Хоошоо түлхэхгүйгээр хажуудаа онгоолгоно. 1 2 1 2 1 2. Өвдгийг сайн онгоолж нээж өгш. За 5 4 3 2 1. Хөлөө солилоо. Хоошоо түлхлээ. Хажуудаа онгооллоо. Хоошоо түлхлээ. Хажуудаа онгооллоо. Хоошоо түлхлээ. Хажуудаа. За амсгалж өгөөрэй. За хажуудаа зөв онгооллоо. 1 2. Өвдгийг сайн онгоолж өгч нэ шүү. Хөдөлгөөнөө маш хэрэлттэй мөн идэвхтэй. Секунд. Сайн онгоолж нээж өгнө. За дуусгалаа. За сүүлийн дасгал маань. Шууд дэше босоод зогслоо. Хоёр үеийн орон мөрний зааваад. За энэ чэнэс доош скват сууж өгнө. 1 2 3. Хоёр удаа доош суугаад 3 дахь дээр нь доошоо 4 удаа баунслж өгөөд буцаад үндий. 1 2 3 4 удаа суулаа. 1 2 3 4. Бослоо. 1 2 3 4 удаа. 1 2 3 4. 1
2. За сүүлийн дасгал хичээгээрэй. Сайн доошо сууж өгөөрэй. Өгзгийг хоошо түлхэж өгнө. Нуруу чигээрэй. Дигнал хэлбэртэй доошо буу. Доошо суухдаа сайн түлхэж өгнө. Өгзөнгээр төвлөрөөд 2 1 2 10 секунд. 2 3 4 За сүүлийн удаа. За. Хичээгээрэй. За сүүлийн удаа 4 удаа доош буулаа. 2 3 4 барьж өглөө. 10 секунд 10 9 8 7 6 5 4 3 2 1. Вау. За хөлөө сагсрээд. За хөлөө сагсрээд массажлаад өгөөрэй. За энэчнээс доошоо суугаад. За зүүн үлийн дээгүүр баруун үлийг дагуулад 2 өвцгийг шал руу давж өгөөд зүүн гараараа баруун үлийнхөө дохооноос тойруулж бариад за тэгээ сунгаж өгөөрэй. Эзний дасгал, өгзөний дасгал ер нь өөж орж ирсний дараа ямар ч дасгал хийсний дараа хамгийн чухал нь булчин сунгаж өгөх байгаа. Тийм болохоор дасгалуудынхаа дараа тохирсон сонголтын дасгалыг заавал хийж явах ёстой шүү. За. Миний дараа хөлөө мөн солбоод нөгөө талдаа. За, давуулж тавьсан хөлнийхөө өвцгийг айл болох сайн шал руу дарж өгөөрэй. Тэгвэл сонголт нь мэдрэгдэнэ. За, тэгээд амьсгалж өгье. За, адмын дасгал ийм амархан ингээд дуусчлаа. За, би та нартай дараагийн дасгалыг урдан харуулчих. Та бүхэн өөрсдөө 50 үргэлжлүүлээд хийгээрэй. За, дараагийн дасгал маань нэг хөлийг өдгөр нуглаад урдаа 50 хойдлын үлийг чигээр. За, энэчнээс уушаа хийж юм болгож болно. За, тэгээд энэ байдлыг барьж өгнө. За, нөгөө тал руугаа муу адилхан нөгөө хөлн дээрээ өөрчлөлээд хийнэ гэсэн үг. За, тэгээд өнөөдрийн дасгал маань үүгээр өндөрлж байна. Дасгалтайгаа байсан та нартай баярлалаа. Тэгээд дараагийн дасгалаар уулзтлаа. Баяртай. Анди, комент хэсэгт ямар дасгал хүсэж байгаа, ямар дасгал хиймээр байгаагаа мөн хүсэлт явуулж болно шүү. За, дараагийн дасгалаар уулзлаа. Баяртай.